Bachata Sembeno. Sen söyle sana, daha söyle. Devamlı bir şey götürsene. Nasıl bir şey götürsene? Yani Türkçe sana götürler. Başka ne var ya? 자, 이때 박수. 이쪽에 우리 다른 싹대기 텐서지. 박인, 자 하나 다가 두셔 어떻게? 박인 복귀쇼. 이쪽에 텐서. 자, 근데 이제 된 자리처럼. 자, 예쁜 자석들. 자, 내 남자가 이런 김치한테 나랑 자석들이 그릇줄래. 자, 샤라 자석들 샤라. 이 본시 그 소는 돌아서 예에서 지금 내리고 가는 열수는 빛이 우리 독이 부치 빛이 도시 Янгуудаараа дагуулсан зураг бүх хоёр. Дээд дагуулсан бүх согоо хоёр. Ишгээ төлсөн янгил хоёр. Энд ижилдэн байх юм. Бамруушаа барилдуулсан өтөг шимхэнхэ хоёр. Бамраа баасдуулсан барс бэрс хоёр. Дэгдээ нэгдүүлсэн эрдүүн дүгэн хоёр. Дэгдээ хийгээ цэнгүүсэн хун зэн хоёр. Тэнд хөөцөлдөн байх юм. Ам бүлэрээ ийм олоолаа үлзмөр болоод байцгааж байхад аав ээж нар хүүхдээ хөтлөөд шүлэгч болоод явцгааж байна. 자, 누군데 대소는 저를 좀 막아라 어떡해. 야, 박스마 해주고. 자, 아무 주시게요? En düşkünüz biz soru bir sedi soruyu yapıyoruz. 아차, 자, 야물 세트처럼 단단히 무슨 기사를 또 주고. 안티 오래되니? 근데 뭐 그랬어? 저기가 저기처럼 안 또. 자, 또 이것도 나가지 않도록 하자. 자, 밑에서니 안티 오래 쇼핑들 앞서면 안티킨 들고 왔다면 자, 쇼핑하게 가래. 쇼핑들만 하야지 믿고 야물 안티만 가라. 자, 뚜뚜거리 믿고 했을 때. 자, 뚜뚜거리 좀 저건이 없어. 양보도 있어.
За багшаасаа тусламж авах баг байвал гараа өрөөд багштайгаа дуудаарай. Амтан дээр ярихдаа эрэгчин, эмэгчин гэж ярина тийм ээ. Тэг бамбрууш нь урсгалзах нь шар өтөг, эрэгчин нь шармаахан эмэгчин нь. За. За багаар ярьцсан усныхаа бодлоод даалгаврыг өгдөг. За дараа нь бүсгийн дараа 100% дуртай бас танилцуулж байна.
За сумарын дэснээс үү? Цэнгөөсөн гэдэг нь. За цэнгөөсөн гэдэг. За нэг юу гэж цэнгөөсөн. Бас бичээг байна. Ой сарын юу гэж бичээг байгаа. За ямар аль цэнгөөсөн лээ? Мөн гоё. Хон хаана байдаг вэ тэгээ? Усны шүү. Тийм. Усанд байгаа юм чинь цэнгэлтэй байх нь тийм ээ. Тухайн албаны дээр одоо байх хамгийн дуртай жаргалтай байгаа тийм. Тэгээд мэдээж амтны үр төлөө хамгийн сайхан байх хүсэж байна. Тийм учраас жаргалтай. Тэгээд үр төлөө хайртай, жаргалтай, айвал тайван байгаа юм хэлэх байх нь тийм ээ. Санаа тавьсан байна. За. Өөр тасн болж байна. Өөр асуумаар юм байна. За, бүгд юм байна. Тэгээ тоглож юм гэсэн юм ааш тийм үү?
туршиж байж болно. Дэрсэн дээрээс бас туршиж байж болно шүү. Энэ туршиж хийж байгаа тийм ээ. Энэ шүлгийн яг өөрийнхөө амны хэлбэрээр байгаа нь багш нь энэ өөр багуудын байрыг салсан юм шүү дээ. өөрчлөхгүй байсан. Учир нь энэ тооцоолж юм гэр хот төлөвлөсөн. Тэгэл бас дээрэс нь япны үрэлэн гэж нэг газар болж байгаа зүйл зэрэг болж байгаа зүйл нь ханаас чиглэсэн байна. Ерөн утга нь өөрчлөсөн. За энэ багт ийм зүйл болсон байна. За дараагийн баг. За надад басаад байна. Манай өөрөөр хэлбэл тогтохгүй гэж хэлдэг. За ачрын юу юм ресторан нөгөө учраас энэ хэм мөрүүдийг солиход утга нь алдахгүй. За баярлалаа. За дараагийн баг зүйл танаа баг хэлэхээр утга нь алдахгүй яагаад гэх юм бол энэ тоожмч хүрч гişүүдийг дистралгүй гол төсөлгүй болохоор энэ тэр зүйлийнхээ яг юу гэдэг шид чанарын тоож битсэн болохоор нөгөө байрны төлөвч гэсэн утга нь өөрчлөгдөхгүй. за баярлалаа. За босдогийн хахалтаас байна. За өөрөөр хэлбэл ямар нэг зүйл авчихсан. Утга нь алдагдаагүй яагаад гэвэл үйл явдал нэг цагт зэрэг болж байгаа учраас утга нь алдагдсангүй гэж үзсэн. За баярлалаа. За өнөөдөр нэг багийнхаа яагаад гэвэл энэ үйл явдал нэгэн цаг зэрэг болж байгаа. Тэгээд мөн тоочмж учраас утга нь алдахгүй. за баярлалаа. За тоочмж ихтэй dalilsarga хэлсэн бүгдээ энэ шүлгээ тоочмж ихтэй болсон байна. Тэгээд бидний өмнө үүрэн жигээс бас тодорхой хэмжээний ялгааг нь одоо хавцсан байна. За энэ сайн байна. Ундаг байна. За тэгвэл зөв үйлстэй байна гэж мэдээд сайн байна уу? Бүгдээ яаж хэлсэн байна? Зөв хэлж буруу хэлж.
За амжилттай. За дараагийн даалгавар үзүүлээ. За дараагийн даалгаврыг өгч самбартай танилцуулъя. За өөрсдөө найруулсан АБ-ийн хооронд нь харьцуулан уншина одоо. За харьцуулан унших хоёрыг ажлын хуудсан дээр мөн байж байгаа. За үйл явдал нэгэн цаг зэрэг болж байна уу? Аль эсвэл нэг үйл явдал нөгөө үйл явдлын дараа нь үйл явдал дараалал нь сонирч болж байна уу? Дүгэл гаргана. За бодож байгаа дүгэл гаргана. Хоёрыг харьцуулан уншина. Одоо харьцуулах төвшөлт хийж өгсөн байна. За бүгд чангаар аа гэж уншаач. Чангаар аа гэж уншаач. Өтөг шарман хоёр бамруушаа барилдсан дараа бас биш хоёр бамраа бассан. Түүний дараа эдгээр нэгэн хоёр дэвнээ дэвсэн. Хамгийн сүүлд гүнзгий хоёр дэвдэрээс ирсэн. За сарнаа Б-ийг уншаарай. Шахч хоёр янзгаа дагуулсан зүрх хоёр явуудаа холбоод уг саваа хоёр идэ дагуулсан янгэр их хоёр ишээ ирсэн. За одоо харьцуулаад дүгэл гаргаарай. Асуултынхаа дагуу дүгэл гаргаарай. Нэгэн цаг зэрэг болж байгаа учир тоочмжих болно. За зөвхөн бол за бүгдийг өгсөн байгаа. За. За сайн. За бүгдээ зөв хатсан байх, зөв төгссөн байх сайн. За дараагийн даа. За дараагийн. Атны хүрээнд шүлэг хүүрнэмжээс ямар онцлог ялгаатай байна вэ? Ярилцлага тоочмж бичнэ өгсөн. За сая хүүрнэмжтэй харьцуулсан тийм үжилийг. За ямар онцлог ялгаа харсан бэ? Яг хүүрнэмжээс ямар ялгаатай байна вэ гэдгийг тоочоо бичих нь шүү. За бодож байгаа ярилцж байгаа. Ярилцаа тэгээ тоочоо бичээрэй. За ярилцъя. Ярилцъя. Тоочмж хүүрнэмж шиг
болохоор хөрөнгөс энэ дээрээ хатаа. Нэг цаг тэгээд ихэл бодох зүйл. Тэгээд нөт үүрэмж гэсэн яг нөт сан наа гэдэг. Одоо яг ингэж хахаад дагуулсан мэдүүлсэн гэж хандаа яасан юм. Цаасан гэсэн юм байна. Тэгсэн үед хэлсэн юм шиг нэ. Тэгэхээр чи юу гэж хэлдэг вэ? Нэг юм хэлсэн байна.
чигнэ шүү. За бичсэн байна. За дэлгэцэн дээр анхаарал тавьдаг. За сургууль даалгавар бид нар энэ шинжилгээг дурдсан байгаа тийм ээ. Жинхэнэ нэрийг олмоор нь зөөлсөн тоолсон. Үед үгсийг ижилхэн нөхцөл бэлтгэжүүлсэн. Үед явдлууд нь нэг цаг зэрэгцэн болсон. Бүр батгуудын байрыг зэрэгт олгон алдчихгүй байгаа. Ийм онцлог ялгаатай тул тоочмж их юм байна гэдэг ийм зөвлөгөө төрчлээ тийм үү? За үгсийн үндэс хэлээ өгөөрэй. За тэгвэл яг 6 даалгаврын туршид бүгдээрээ ажиглал тийш туршил тийш харьцуулсан учраас бүгдээрээ зөв хийсэн байна сайн байна. За бүгдээрээ багш нас ногоон гэрлэр үнэллээ шүү. За